Бензин дээр ойчлоод олдохгүй шүү дээ. Ингээл алхаал яваад байна. За ингээд дуу хоолойгоо үнэхээр хөрөхгүй болохгүй юм байна да. Маа найз нөхдөд хүртэл хэлж байгаа юм шиг. Арай дэндүү болчлоо. Бид нар ингээд ойчлоод өглөө 6 цаг хүртэл ойчлоод авч чадахгүй байна гэдэг асуудлыг яриад байдаг тийм. Тэгэд юм байгаа. Хэрвээ бензин тосыг тухайн улс үндэстний эдийн засгийн нийгмийн гол амин судас гэж авч үзэх юм бол тэрийг ингээд боогоод л авах юм бол энэ иргэдийн аж ахуй нэгжийн амьдрал улам боогдоод байна. Тийм учраас миний сонсноор бол нэг тусгай зөвшөөрлийг нэг хэдэн компанид эзэмшдэг сорогтой байсан. Гэтэл энийг ингээд стандарттай яг ингээд тухайн байгууллага төр нээлттэй болчихлоо. Яагаад ингээд төр тусгай зөвшөөрөл гэдэг зүйлээр бариад ингээд суцыг боогод идэх юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Зүйлийг хармаар байгаа. Засгийн газар дээр дээд сайдаар орж ирж байгаа залуучууд өнөөдөр бодлого шийдвэртэй орж ирэх хэрэгтэй. Бодлого шийдвэртэй. Яг Монголын өнөөгийн нөхцөл байдал дээр тулгамдаад байгаа асуудал дээр бид нар ийм хариу тайлбар, ийм асуудлыг шийдэж ингэж орж ирмээр байна гэж байх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр нэг юм танилцуулдаг, томилогддог байдал байгаа байхгүй юу? Энэ хүний хэн байх нь чухал биш шүү дээ. Бид нар тэр тухайн үүсэт байгаа нөхцөл байдал дээр ямар шийдэлтэй байгаад байгаа нь чухал байгаа байхгүй юу? Тэгэхгүй байх юм бол ингэж байгалах уу гэдэг асуудал шүү дээ. Ойчрлол байх уу? Таач ойчрлоод байна, би ч ойчрлоод байна. Бидний гэр бүл иргэн тойрон найз нөхөд хамаатаас одоо Монгол улсын иргэн тэр чигээр очилж штэ. Та бүхэн харж байгаа. Одоо битүү ингээд бензинээр чинь баг 2 км, 3 км гаруй нэг бензин колонкодоор шатхан төгөөхийн гадаа очир үүсэж штэ.